Сайн байцгаана уу? Оюуны төв сургуулийн School of Tomorrow Asia буюу SOTO англи хэлний хөтөлбөрийн тайлангаа энэ жилийн хийсэн ажлаа тайлгнахад бэлэн боллоо. Тэгээд би оюуны төв сургуулийн англи хэлний багш тэгээд бас энэ SOTO хөтөлбөрийн администратор Амар Жаргал гэж хүн байна. Энэ хичээлийн жил бид нар одоо өмнө жилүүдээс илүү давуу байсан зүйл нь бол хүний нөөц буюу одоо багшлах хүчин бид бүхэнтэй одоо хамтарч ажилласан гадаад хотуудын багш нар маань байлаа. Тэгээд ингээд оюун тэгэр багш Амар Жаргал багш хоёроос гадна бол Филиппин улсаас ирсэн одоо Жанина багш маань, тэгээд Шинэ Зеландын иргэн Даниэл багш, Америк нэгдсэн улсын багш одоо Каролин багш, энэ багш нар бол манай School of Tomorrow-гийн багшаар сургагдаад яг энэ хөтөлбөрийг нь яг Монголд одоо хүүхдүүдэд хэрэгжүүлэх энэ одоо үйлчлэл сургалтандаа ингээд энэ жил одоо маш сайхан амжилттай ингээд хичээллээ. Тэгээд би энэнд бол сэтгэл их хангалуун байгаа. За үүнээс гадна багш нараас гадна биднэрт бас нэг монитор буюу одоо хүүхдүүдийн одоо хичээлээ хийж байгаа төлөвшөөл, за тэдний одоо зорилгодоо хүрж байгаа байдал, өдрийн хичээлээ өөрсдөө бие даан төлөвлөж байгаа байдал дээр хэр их одоо зорилттой, зорилготой тэрэндээ хүрч чадаж явж байгааг үргэлж одоо ингээд харж хянаж байж байгаа манай монитор багш Гүнжээ багш маань энэ жил одоо маш бидний одоо хүсэн хүлээж исэн энэ одоо бичиг баримтын бүртгэл энэ бүх зүйлийг ингээд хийж өгсөн маш одоо талархвштай ийм хичээлийн жил боллоо. За тэгээд энэ хүний нөөцөөр бид бүхэн ингээд сурахын тулд мэдээж эерэг одоо энэ хүүхдүүдтэй багшлахын тулд олон сургалтуудад хамрагдлаа. Ингээд Вьетнамын ингээд Ханой хотод болсон супервайзер администратийн сургалтанд одоо оюун тэгэр багш нар хоёлоо яваад өөрсдөө ингээд хөгжүүлээд бас агсан төвшний мэрэгжил дэвшлүүлэх сургалтанд амжилттай хамрагдаж ирсэн. Түүнээс гадна одоо Азийн бүсийн хэмжээний educator-ууд буюу одоо онлайн сургалтандаа бид нараас хамрагдаж яаж хүүхдүүдийг ингээд илүү их идэвхтэй байлгаж, яаж хүүхдүүдийг илүү хайр дотор бас ингээд ийм халамж дотор ингээд бас сургах вэ? Энэ талын маш олон ийм бусад шилдэг багш нарын ийм арга туршлага олон зүйлийг ингээд сурсан энэ хоёр одоо үндслэлээр бид бүхэн хичээлээ эхэлсэн. За хичээлийн жилийн эхэнд бол бид нар одоо хуучин суралцж исэн суралцагч болоо шинэ ирсэн хүүхдүүдтэй энэ өөрийнх нь одоо бие даасан сургалтын ямар сурах хүчээр ямар төвшөнд явах вэ гэдгийг хийхэд бол бид нар эхлээд диагностик тест буюу одоо энэ хүүхдүүдийн төвшин тогтоолт хийдэг байгаа. Тэгээд төвшин тогтоолтон дээр бол тодорхой хэмжээгээр анги бүрээрээ ингээд бид нар одоо дүүн шинжилгээ анализ хийсэн. Ер нь хүүхдүүдийн ямар одоо ангийн хүүхдүүд ямар төвшнөөс эхэлж ийн вэ? Энэ дээрээс эхлээд бид нар хүүхэд нэг болгонд тохирсон ийм project буюу одоо хүүхэд болгоны ажиллах пейсийг ингэж төлөвлөдөг байгаа. За төлөвлөсний дагуу бол бид нэр хүүхэд болгон дээр ийм одоо хичээл болгоноор математик, англи хэл, одоо шинжлэх ухааны хичээлүүд, нийгмийн хичээл, за тэгээд ингээ хэлний зөв үгсийн сан гэсэн ийм 5 үндсэн нэг хичээлийн жилийн ийм төлөвлөлт гараад төлөвснийхаа дараа одоо гүйцэтгэлээ ингээд өнөөдөр үнэлж үзэж байна. Ер нь сургалтын хөтөлбөрөөс гадна бид бүхэн одоо олон улсын стандарттай тохирсон энэ School of Tomorrow-гийн хөтөлбөрүүдийг ингээд бүтэн жилийн туршид ингээд хүүхдүүдтэйгээ хамтдаа хийж ирж байна. За анги танхимын сургалтаас гадна бид бүхэн одоо сургууль дээр олон үйл ажиллагаагаараа яг энэ олон улсын хөтөлбөрөө дагаж хүүхэд нэг болгоныг ингэж нөө хөгжүүлэх хүүхдүүд хамгийн гол нь маш их сонирхолтойгоор хөгжих боломжтой энэ үйл ажиллагаануудыг бид нэр төлөвлөдөг байгаа. Тэгэхээр зэрэг 2023 оны 11 сард бол бид нэр олон улсын сургалтанд очиж оролцоод ирсэн. За энэ бол энэ жилийн хувьд бол маш олон одоо багш суралцагчид очиж нэг том одоо олон улсын гэр бүлийн гишүүн гэдгээ мэдэрсэн. За тэнд одоо өөрийнхөө хийж чадах урлаг, спорт, за тэгээд зураг урлал, компьютер график ч гэдэг юм уу энэ олон төрлийн үйл ажиллагаан дээр хүүхдүүд оролцож найз нөхдөдтэй болж өөрсдөө надад маш их том боломж байна гэдгийг олж мэдсэн ийм үйл ажиллагаа маань амжилттай боллоо. За тэгээд энийг одоо энэ 24 25 оны хичээлийн жил бид бүхэн амжилттай хийхэд бол одоо шалгаруулалтуудаа ингээд хичээлийн дараа хичээлээс гадуурх үйл ажиллагаан дээр олон төрлөөр ингээд амжилттай хийж байна. За энэ англи хэлний заах аргын нэгдлээс гадна бид нар одоо салбар хоорондын
буюу за харгын нийтлүүдийн уялдаа холбоогоо хангаж биеийн тамирын спортын одоо биеийн тамирын багштайгаа хамтарсан ийм шалгаруулалт дуу хөгжим буюу одоо урлаг спорт энэ тал дээр бол бид нэлээд амжилттай ингээд одоо анхан шатнаас нь хүүхэд болгоныг ингээд шалгаруулалтанд оролцох ийм идэвхтэй үйл ажиллагаагаар дэмжиж ирлээ. За олон ийм бүтээлийн үзэсгэлэнгүүд ингээд манай сургуульд гарч байгаа. Энэ бүтээл дотор одоо хүүхдүүдийн гар зургийн уралдаан, за тэгээд дээрэс нь бас фото зураг буюу компьютер дээр ингээд зургийг ингээд яаж илүү гоё ийм одоо 3D хэлбэртэй ч гэдэг юм уу ийм гоё болох тал дээр ингээд бусад судлагдхуунуудаа бид нэр энэ заа харгын нэглээрээ ингэж холбож энэ сургуулаа бас ингээд олон талаас нь ингэж амжилттай болгох юм үйл ажиллагааг бид нэр зохион байгуулж явууллаа. За тэгээд энэ жилийн одоо онцлог үйл явдал дотроо бол бид нэр сотогийн өдөр буюу англиар ярих, англиар дуулах, англиар шүлэг унших, англиар өөрийнхөө сурсан зүйлээ илэрхийлж ярих юм сото өдрийг бид нэр 5 сард амжилттай зохион байгуулсан байгаа. Энд бол анги тус бүрээр өөр ингэсэн одоо шалгуур доор ингээд хүүхэд болгон ингээд сурсан мэдсэн зүйлээ аав ээжтэй тайлагнасан. Энэ бол одоо бид бүгдийн энэ жилийн маш их амжилттай ялангуяа 1-р ангийн сурагчид бол тийм ээ одоо цагаан толгой үсгээ үзэж дууссан англи хэлний баяраа ингээд Монгол хичээлтэйгээ ингээд хамтдаа төгсөж байгаагаа ингээд харуулсан ийм сайхан үйл ажил боллоо. Тэгээд эцэг эхчүүдтэй бас баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Яг бол сотогийн бас нэг хийдэг үйл ажиллагаа бол бас энэ жил бид нэр одоо яг маргааш хийх гэж мэрит худалдаа буюу хүүхдүүдийг ингээд хичээл дээр нь авсан оноогоор нь урамшуулсан хүүхдүүдийн авсан одоо тэр урамшуулал мэритээр бид нар жилд 2 удаа ийм мэрит худалдаа зохион байгуулдаг. Энэ дотроо бол бид нар хагас жилийнхээгаа 12 сард хийцэн. Ингээд маргааш энэ сүүлийн хагас жилийнхээгаа хийх гэж байна. Тэгэхээр эцэг эхчүүд энэ гадаад хөтөлбөр буюу одоо School of Tomorrow-гийн энэ хүүхдийг урамшуулдаг, хүүхдийг ингээд эдийн засгийн ойлголт мэдлэгтэй болгодог, өөрийнхөө хийсэн зүйлийн одоо урамшуулал шагналыг өөрөө үрж зарцуулах ийм одоо судлагдхуун амьдрах ухаанд сургаж байгаа энэ бүх судлагдхуун дээр нь одоо эцэг эхчүүдэд бид нэр тайлгнахын явцад сургуульч гэсэн одоо их олон ийм одоо талархал сэтгэгдэл хүлээж авдаг байгаа. Тэгээд morning assembly дээр бол бид нар одоо тухайн өдрийгөө ингээд хүүхдүүд унтаа байдалтай биш баяр хөөртэйгээр бүжиг дуутай эхлэх, за тэгээд төрийн дуулалдаа одоо хүндэтгэл үзүүлэх, төрийн одоо тугандаа ингээд одоо бас хүндэтгэл үзүүлэх ийм үйл ажиллагаануудаар эхэлдэг тогтмол одоо хэвшсэн ийм үйл ажиллагаануудыг бид нэр одоо энэ сургуультай хэвшүүлж дадал болгож одоо чадчихна. Ярианы англи хэлний хичээл бол бид бүгдийн бас хүүхдүүдтэй ингээд нэлээд том зорилт болгож тавьдаг ийм хичээл. Тэгээд энэ жил бол биднэрт үндсэн одоо англи хэлний багш ажилчдаас гадна сайн дурын багш нар бүр англи улсаас ирж бид нартай хамтарч энэ хүүхдүүдийн маань бас ярианы англи хэлний хичээлийг сайжруулах тал дээр ингээд тусгай жижигхэн төсөл хэрэгжүүлээд явсан. Тэгэхээр хүүхдүүдэд бас хүнийг зочлох, хүндлэх, Монгол орныхоо одоо үзүүштэй сайхан түүх турсгалын газруудыг очиж тайлбарлах, тэрэнд нь ямар хөтөлбөр зохиодгийг, ер нь гайд хүн гэж ямар хүн байдгийг, хөтөч хүний одоо наад захын соёл, яриа төлөвлөлт, за энэ бүх зүйлийг бид нэг жижиг төслөөр хэрэгжүүлсэн. Тэгээд одоо англи улсаас ирсэн Алекс багшаагаа бид нар 9-10 дугаар ангийн сурагчдаар ингэж удирдамж гаргуулж, тэгээд тэдний жижиг төслийнх нь хэрэгжилтэн дээр бид нар бие даалт өгж, одоо тухайн филд дээр очиж одоо Алекс багштай Монгол орноос сурталчилсан, ярьсан, сонин одоо түүх хуваалцсан, өөртөө ингээд сэтгэлдээ бас гадаадын хүнтэй чөлөөтэй ярьж хэлсэн ийм сайхан одоо 6 багт орсон ийм төслийг бас бид нар амжилттай хийж хэрэгжүүлсэн байгаа. Тэгэхээр энд бол одоо улсын түүхийн музей, богдын музей, за чонжин болдог буюу одоо энэ цогцлбор байна, тэрэлж цогцлбор байна. Дээрэс нь нэмэт хэлэхэд бас үндэсний хоол, хувцас ингээд хүндэл юугаал хэлж энэ Монголоос юу аваад явбал илүү зүгээр вэ гэдгийг хүүхдээр дамжуулж хэлсэн нь маш их онцлогтой байгаа. Тэгэхээр зэрэг хүүхдүүд бас ингээд гадаадын хүнд улс орноо сурталчилж ярьсан энэ зүйлээс одоо маш олон зүйлийг сурч мэдсэн талаараа ингээд өөрсдийн төслийн хаалтаа бол ингээд амжилттай хамгаалсан байгаа. Тэгээд хүүхд сурагчдын одоо энэ амжилтаа бол бид нэр энэ жил алтан медаль одоо Азийн хэмжээний тийм ээ School of Tomorrow-гийн уулзалтаас алтан медаль 2-ыг авсан. За ингээд тусгай байрын шагналуудыг олон авсан. Энэ амжилтаар ингээд энэ жилийн тайлангаа ингээд хамгаалалтаа хийж гин. Тэгээд дараа жил бол бид нэр илүү одоо олон төрлөөр илүү олон сурагчдыг ингээд
олон улсын болон орон нутгийнхаа энэ үйл ажиллагаанд хамруулсан. Дээрээс нь сурагчид өөрийнхөө бие даан сурах арга зүйдээ илүү их сурсан, арга туршлагаа бусад найзуудтай хуваалцдаг ийм хэмжээний одоо төлөвлөлттэйгээр ингээд иргэжлийнхаа ажлыг төлөвлөхөд ингээд бид нэр бэлэн болоод байна. Тэгээд өнөөдрийн энэ тайлангийн хамгаалтын үеэр бид нэр одоо сургуулийнхаа удирдлага, сургуулийг дэмжиж оролцдог одоо энэ байгууллага хамт олон эцэг эхчүүдтэй баярлалаа гэдгээ үнэхээр одоо бид бүхэн талархалтайгаар хэлмээр байна. Тэгээд баярлалаа. Сайн бацхан уу? Би оюуны төв сургуулийн монитор багш Гүнжээ байна. Стандарт англи хэлийг 5-аас 6 дугаар ангид ордог энэ хичээлийн жил орж байгаа. За та бүхэндээ өнөөдөр монитор багш юу гэдэг талаар танилцуулах чинь. За монитор багш хүүхдүүдийн прогресс чартн дээр одоо одон дээр нь үнэлгээ өгөөд за тэгээд хэдийн хичээл дууссан байна энийг нь хянж авдаг. За манай содогийн прогресс чарт ингээд 4 улирал хуваагддаг. Яг Монгол стандарттай адилхан. За нэгдүгээр улирал тухайн хүүхэд одоо энэ сонголтоор энэ 5 хичээлээсээ нийтдээ ингээд 12 пэс хийвэл нэгдүгээр улирлынхаа ингээд хийх ёстой хэмжээгээ дүүрчээ гэж үзсэн. За одоо энэ хүүхэд маань 5 дугаар ангийн эхлэн гэдэг сурагч байна. Энэ хүүхэд нийтдээ одоо 2023-аас 24 оны хичээлийн жил 55 пэс дуусгаад тэр нь 50 алтан одгүй 100% үнэлгээтэй хичээлээ өгсөн байгаа. За энэ хүүхэд маань өөрөө энэ 5,000 төлөвлөхийн гишүүн болсон ийм амжилттай байна. За монитор багш дараагийн хяндаг зүйл нь гол карт хөтлөлт байгаа. За гол карт хөтлөлт гэдэг маань маш чухал содо хичээл дээр. Яагаад чухал вэ гэхээр тухайн хүүхэд багаасаа зорилго тавьж сурч байна. Зорилго гэдэг бол А цэгээс Б цэг рүү хүрч байгаа зүйл. За энэ явцдаа хүүхэд өөрийнхөө хянаа тухайн өдрийнхөө хичээлийг тодорхойлоо, зорилгоо тодорхойлно гэсэн үг. За энэ зорилгуудыг тайлбарлаж өгье. За энэ эхлэнгийн маань гол карт байна. За эхлэн математик, англи хэл, word building, science, social study гэсэн 5 хичээлийг үзэж дууссан. За энэ 5 сарын 21-ээс 25-ны өдрийн гол карт 7 хоногоор энэ гол карта 50 тухайн сурагч өөрийнхөө бүтэн овог нэрийг энэ бичнэ. За энэ дээр байгаа ACE гэдэг энэ үсгүүд бол A privilege, C privilege, E privilege гэсэн. Энэ privilege гэдэг маань давуу эрх гэсэн. Яавал хүүхд давуу эрх авах вэ гэхээр тухайн 7 хоногт 2-оос дээш пэс дуусгасан тохиолдолд A privilege авна. 2 пэс дуусгаад 1-7 хоногт 2-ыг дуусвал A-ийг аваад C privilege нь тухайн дууссан 2 пэсийн нэг нь 100% үнэлгээтэй байвал C privilege авна. E privilege нэг онцлог гарч ирдэг. Monthly memory words гэж байдаг. Тэрийг унших юм бол E privilege авна. За privilege авсан хүүхдэд юу өгдөг вэ гэхээр одоо бусдаас давуу эрхтэй болж штэ тий. Тэнгүүд privilege A privilege C privilege дээр скор одоо нэг сайн авахгүйгээр шууд скороо хийж болно. 0 руу орохдоо тугаа өрөхгүйгээр шууд орж болно. Харин E privilege-д хүүхдүүд дуу сонсож болно. Эсвэл хичээлийнхаа одоо минутаас 5 минутын өмнө өөрийнхөө сургуулийн ганцанда хоолоо идэх боломжтой. Гэх мэт ийм сонголттой боломжуудыг өгдөг гэсэн. Тэгээд тухайн хүүхэд одоо ажиглаад тахад манай одоо 5-аас дээш ангийнхан бол дуу сонсох их сонирхолтой. Тэгээд энэ маань анги болгонд өөр энэ хүүхдийн ингээд гол карт хөтлөлтсөн байдлыг харахад энэ баруун дэд булгаас зүүн доод булан руу ташууд зураас зурж байна гэдэг бол математик хичээл дээр 1-ээс 8 дахь хуудсыг тухайн одоо 21-ийнхөө өдөр тавилаа голдо хүрсэн байна гэсэн. Ингэж ташууд зураас зурсан бүх энэ одоо хуудснууд нийтдээ энэ тоологдно. Тэгэхээр энэ хүүхэд нэгд өдөр 21 гэсэн үг 20 хуудас хийсэн байна. За энэ 2 дахь өдөр 24 хуудас хийсэн байна. 3 дахьд 24 хуудас, 4 дахьд 25 хуудас ингэж хийсэн байна. Тэнгүүд энэ хуудсууд дээр энэ PTSD гэсэн тэмдэглэлийг ажиглана монитор багш. За тэр нь яаж байгаа гэхээр PT гэдэг бол тухайн одоо word building гэдэг хичээлийг PES тестийг өгсөн байна гэсэн. Тэгэхээр энэ хүүхэд дараагийн 7 хоногт 2 PT дууссан учраас A privilege-ийн болцол бас C privilege-ийн болцол хангасан байна гэдэг нь гол картаас нэг харагдана. C privilege-ийн болцол хангасныг тухайн одоо PES тест дууссаны дараа скорлоо 100% үнэлгээтэй байх юм бол C privilege-ийн болцлоо хангаад тэгээд C privilege аав. Тухайн хүүхэд C privilege авсан бол энэ C гэдгийг ингэж хягталдаг, A авсан бол A-г хягталдаг гэсэн. За одоо энэ чинь ингээд merit гэдэг зүйл монитор багштай холбоотой. За яагаад холбоотой гэдэг вэ гэхээр энэ 100 merit, 50 merit, 20 merit, 10 merit бас 500 merit гэсэн merit-үүд байдаг. За энэ 500 merit нь яадаг вэ гэхээр одоо манай сургууль хүүхэд болгоны онцгой гэж үздэг учраас төрсөн өдөртөнд зориулаад 500 merit-ийг тухайн хүүхэд
өгдөг. За тэгээд анги хамт олноороо сургуулаараа тухайн хүүхдийн төрсөн өдрийг баяртай мөчрөөсөн хуваалцаж төрсөн өдрийн дуугдуул тийм халуун дулаан уур амьсгалыг бас бүрдүүлдэг. Хүүхдүүд маань бас төрсөн өдрөө бас нөгөө morning assembly дээр нэгт өдөр зааландаа хийдэг. Тэр үедээ төрсөн өдрийнхөө дуугдуулаад найздаа ангийнхаа найз эсвэл дүүнэртээ ах эгч нартаа мэд хүргэдэг. Энэ нь айгүй гэр бүлсэг байдлыг хүүхдэд төрүүлдэг. За энэ 100 мөрөд нь ямар учиртай вэ гэхээр тухайн хүүхэд одоо World Build-ийн 1027-гийн PACE тестийг 100% үнэлгээтэй буюу онц өгсөн тохиолдолд 100 мөрөдтэй шагнуулдаг. За энэ 50 мөрөд нь тухайн өдрийнхөө гоолдоо хүрсэн бол 50 мөрөд бас 90 100-аас доош үнэлгээтэй шалгалтаа өгсөн бол 50 мөрөд авдаг. За энэ 20-10 мөрөд нь зам чанарт нь сайн байсан хүүхдүүдэд багш тухайн одоо монитор супервайзер багш ярилцаад өгдөг байгаа. За тэгэхээр манай содо хөтөлбөр маань академиктэй нэмэн зан чанар гэсэн curriculum буюу хөтөлбөртэй байдаг гэсэн. За тэгээд зан чанарыг яаж одоо хэмжигдэх юм бэ? Яаж одоо зан чанар нь нэг асуудалтай ч юм уу те зан чанар дээр тийм асуудалтай хүүхдүүдийг бид нэр ингээд шар болон улаан карт гэдэг системээр тухайн хүүхдийн зан чанартай ажилладаг гэсэн. За энэ шар картын дотор хоёр төрөл байгаа. 1 номерын шар карт, 2 номерын шар карт. За энэ дотор энэ яавал 1 номерын шар картыг авах вэ гэвэл одоо бодиттой биш гол тавьсан тохиолдолд 1 номерын шар карт авна гэж. Энэ нь юу гэж байгаа? Тухайн хүүхэд одоо содо хичээлийнхаа 40 минут, 80 минут дээр 22 ба түүнээс дээш хуудас хийнэ гэж байдаг. Одоо энэ бүх одоо хичээлүүд нь нийлээд 22 ба түүнээс дээш бай. Гэтэл 10 хуудас гол тавиад 5 хуудас гол тавиад хүүхэд "Хөшөө би голдоо хүрсэн мэритэ авъя" гэдэг. Тэгвэл чи 1 номерын шар хуудас авнаа гэж монитор багш сануулад 1 номерын шар хуудасаа өгдөг. За энэ ингээд 4 ийм үзүүлэлттэй байдаг. За энэ бас 2 номер ч гэсэн ижлэх юм байна. За энийг хүүхдүүд маань бүгдээрээ уншиж танилцаад содын хичээл дээр 4 болгоод явж байгаа. За улаан хуудас нь ямар учиртай юм бэ гэхлээр 3 шар өнгийн карт нийлээд нэг улаан хуудас болно. 3 улаан хуудас авах юм бол эцсийн хэвийн сургууль дээр дуудаад тэгээд тухайн хүүхдийг манай сургууль цаашдаа суралцах хэсэг талаар ингээ ярилцдаг байгаа. Одоогийн байдлаар 3 улаан карт аваад эцсийнхээ дуудсан хүүхд бол одоохондоо байхгүй байна. За энэ маань goal card check report гэж. За энэ маань тухайн хүүхдийн голдоо хүрсэн байдлыг нь шалгадаг. Энэ бол монитор багшийн хийдэг зүйл. За энэ дээр болгоод тухайн хүүхдийн нэр нь явж байна. Тухайн хүүхдийн нэр нь байгаа. За тэгээд энэ хэддгээр одоо улирал вэ гэдэг нь хэмжээний байж байна. Энэ хичээлийн жил нь байж байна. Тухайн хүүхдийн төрсэн он сар нь байж байна. За тэгээд энэ 7 хоногоор жишээлбэл 5 сарын 20-оос 25-ны 24-ний 7 хоног тухайн хүүхэд голдоо хүрсэн бол давхар энэ голыг нь давхар энэнгүүр ингээд шалгаад явдаг гэсэн. Тэгэхээр илүү би одоо энийг ойлгомжтой байх үүднээс яг PACE-ийн дугааруудыг эхний 1-2 дугаар улиралдаа бол яг яс бичсэн. Тэрэн дээр ингээд дараа нь нэг энэ хүүхдийн тестийг аваагүй би авсан ч юм иймэрхүү асуудал бас гардаг учраас яг энэ хүүхдийн PACE-ийн дугаар нь бичээд за чи 5 сарын 20-оос 25-нд World Building 1041-ийг хийсэн байх шүү гэдэг. Хүүхдүүд нөгөө юуг анзаарсан мэт хүүхд өөрийнхөө хийж байгаа PACE-ийн нөгөө дугаарыг сандгүй те ийм байдаг учраас энийг давхар goal card check report-ыг бичиж өгснөөрөө одоо янз бүрийн нөгөө үйл ойлголцол те марцсан сансан зүйлүүд ингээд тэмдэглэгддэг байгаа. Энэ бол ингээд Монгол хичээлээр журнал гэсэн үг. Одоо хүүхдүүдийг хандаг. Яагаад энэ нэгдсэн нэг журналтай байхгүй байгаа вэ гэхлээр одоо нөгөө хүүхдүүдийн хийж байгаа PACE-үүд нь өөр учраас хүүхд болгон дээр өөр дүгнэлт гардаг учраас нэг шийтэн дээр ингээд бичих боломжгүй байдаг. Тухайн хүүхдийн 5 хичээл нь өөр левелтэй хийж байгаа зүйлүүд өөр учраас энэ дээр ингээд бичээд явдаг байгаа. За энэ хичээлийн жил хамтарч ажилласан сурагчид болон багш нартаа баярлалаа. Амжилт хүсье.